ардчлал Монголын залуучуудын холбоо үзүүлж байна. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны 6 дугаарыг хурал. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны бүтэц бүрэлдэхүүн шинжлэгдэж, үйл ажиллагааны цаашдын бодлого чиглэлээ тодорхойллоо. Хайрал аяныг зохион байгууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хайрын төгөл тогтчууллаа. Хайрал фото, видео зургийн уралдаан. Өөрийгөө хайрлын аян. Хайрал сүлд дуутай боллоо. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит The Challenge to Change Workshop сургалт. Уг сургалтанд удирдах зөвлөлийн бүх гишүүд хамрагдаж, удирдах зөвлөлийн ажиллах журмаа батлан хариуцлагын гэрээ байгууллаа. Мянган залуучуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Education First Forum. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо дэлхийн түвшинд боловсрол эзэмшсэн шилдэг залуучуудын туршлага зөвлөгөөг залуучуудтай хүргэхээр Монголд анх удаа 4 хил дээр боловсролын форум зохион байгууллаа. Бүгд найрамдах, хятад ард улсдах айлчлал. Бүгд найрамдах хятад ард улсын төрийн бүс байгууллагын гадаад харьцааг дэмжигсэн болон бүх хятадын залуучуудын холбооттой уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор залуу инженеруудын үндэсний чуулган 2019. Чуулган аж үйлдвэрийн хувьсгал 4 тэг ба бидний оролцоо сэдвийн дорволж салбартаа тэргүүлэгч мэрэгсэн инженер залуучууд үзэл бодлороо нэгдэн оролцож чуулганаас гарсан саналуудаа нэгтгэж Монгол улсын засгийн газарт зөвлөмж хүргүүлв. Энэхүү чуулганы үеэр залуу инженеруудын үндэсний сүлжээ, залуу улсын санаачлаг тунхаг бичигт 5 салбарын төрийн бүс байгууллагууд нэгдэж гарын үсэг зурлаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны баг хурлын 2 дугаар хуралдаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны 21 аймгийн баг хурлын гишүүд оролцож, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос туслах саналыг хэлэлцэж, засгийн газарт хүргүүлэх болсон. Баг хурлын гишүүдийг идэвхжүүлэх, гишүүдийн оноожуулалтын системийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа. Үндэсний хөгжлийн сүлжээ залуу улсын санаачлах 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үндэсний хөгжлийн сүлжээ залуу улсын санаачлагт 30 гаруй төрийн бүс байгууллага нэгдэж тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүсвэлжээр дамжуулан төрийн бүс байгууллагуудын гадаад харилцааг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх ач холбогдолтой юм. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо Social House залуусын хамтын офис байгууллаа. Тусгаар тогтнолын ордны нэг давхурд байгуулагдсан хамтын офист бүтээлч, оюундаг залуус зориулан ивент арга хэмжээ зохион байгуулах, хүлээлгийн хэсэг, кофе шоп, сургалт хэлэлцүүлэг, VIP уулзалтын өрөө, номын сан зэргийг залуус зориулан байгууллаа. Хүслийн номын сан аян өрнүүллээ. Хүслийн номын сан бүтээн байгуулалтын аян 1 сарын хугацаанд үргэлжилж, нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөл, баг хурлын гишүүд тус аянд 500 гаруй ном хандивллаа. Аялал жуулчлалын хороо, Outbound Travel Mart үзэсгэлэн. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран Outbound Travel Mart аялагчдад зориулсан үзэсгэлэнг тусгаар тогтнолын ордны нэг давхурд 2 өдөр амжилттай зохион байгууллаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын Фридрих Эбертийн сантай хамтарсан нийгмийн ардчлалын суурь сургагч багш нарыг бэлтгэлээ. Нийгмийн ардчлалын суурь сургагч багш бэлтгэх сургалт амжилттай явагдаж, 10 гаруй сургагч багш сертификатаа гартан авлаа. Сургалтанд хамрагдсан сургагч багш нар 21 аймаг 330 сумын гишүүд дэмжигчдэд нийгмийн ардчлал, бодлого, тогтвортой хөгжлийн талаарх сургалтыг зохион байгуулах юм. Прогресс 2019 эрдэм шинжилгээний баг хурал зохион байгууллаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны инновац, шинжил ухааны хорооноос залуу судлаачдын судалгааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжих зорилгоор Монголын нийгэм улс төр шинжил ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсрангийн Цэвэний нэрэмжит
Прогресс 2019 оны шилдэг залуу судлаас шалгаруулах анх дугаар эрдэм шинжилгээний баг хурлыг төрийн ордонд зохион байгууллаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны байгаль орчин ногоон хөгжлийн хорооноос хүчил төрөгч төслийг хэрэгжүүлж эхэллээ. Утаа, хөрсний бохирдол, усны нөөц, цөлжилт, хог гэсэн үндсэн 5 чиглэлд үйл ажиллагаа явуулна. Агаарын бохирдлыг бууруулах, угаартгаас урьдчилан сэргийлэхэд ард иргэдээ урайлах, зорилттой төрхийн яндан хөөлөх, сайжруулсан түлш савлах ажилд тусалж, эмзэг бүлгийн түлшээ авч чадахгүйгаа айл өрөхөд тусалж, утаа энийг 7 хоног бүр өрнүүлж байна. Бизнес ланч цуврал ярилцлага зохион байгууллаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны бизнес хөрөнгө оруулалтын хорооноос энэхүү уулзалтыг санаачиллаа. Ярилцлагын зочноор Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны тэргуун дэд ерөнхийлөгч Алтай холдинг группийн тууцын дарга Бат Түшиг оролцож, залуу бизнес эрхлэгчдэд өөрийн туршлагыг хуваалцлаа. Залуу хуульчдын клуб байгуулагдлаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо дэргэдээ залуу хуульчдын клубыг нээж, Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба эрх зүйн шинжилэл сэдвээр залуу хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Гадаад харилцаа бүгд наримдах хятад ард улсын төрийн бус байгууллагын гадаад харилцааг дэмжигсэн болон бүх хятадын залуучуудын холбооттой уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Оросын холбооны улсын нэгдсэн Орос намын нарийн бичгийн дарга төрийн дуумын гишүүн байнгын хорооны дарга Андрей Климовтай уулзаж, Оросын холбооны улсын нэгдсэн Орос намын залуучуудын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Их Британи, Умар Ирландын нэгдсэн Ванд улсын парламентын гишүүн Монгол Британийн худалдааны танхимын дарга Джон Грогны бие төлөөлөгчтэй сонгуулийн стратеги сэдвээр нээлттэй хэлэлцэж санал бодлоо солилцлоо. Азийн социал-демократ сүлжээний төлөөлөгчдтэй уулзаж, Азийн бүс нутгийн социал-демократ үзэл баримтлалтай залуучуудын байгууллага цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Азербайджан улсын Баку, Малайз улсын Теренгану хотод зохион байгуулагдсан ISAP-ийн форумд амжилттай оролцож, тэгш бус байдлыг бууруулах ба улс төрийн намуудын оролцоо сэдвээр ISAP залуучууд эмэгтэйчүүдийн зөвлөлийн чуулга уулзалтыг 2020 оны 4-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орны маань маргаашийн хувь заяа зураастай. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо.